Европын холбооны санхүүжилттэй Монгол улсад тэгш амруулах боловсролын багш бэлтгэх төслийг 2021-с 2024 онд үе шаттай хэрэгжүүлж байна. Төслөөс баруун засгийн сургалтыг Ховд аймагт зохион байгууллаа. Сургалтаар багш бэлтгэдэг ихтэй сургуулийн сургалтын хөтөлбөрийг тэгш амруулах боловсролын үзэл баримтлал онол практикийн агуулгаар баяжуулах түгээн дэлгэрүүлэх чиглэлээр мэдээлэл өгсөн байна. Сургалтад баруун 5 аймаг болон Дорнод аймаг, Улаанбаатар хотын багш мэргэжилтнүүдийн төлөөллөөс бүрдсэн 60 гаруй хүн хамрагджээ. Тэгэхээр хүүхэд бүрийг боловсролтыг шамруулахын тулд энэ эрх зүйн орчин гэдэг дээрээ яг тусгай эрхтэйтэй хүүхэд гэж хэнийг хэлхийн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэж хэнийг хэлээд байгаа юм гэдэг дээр бол тодруулах шаардлага байна. За эдгээр хүүхдүүдийг тэг шамруулахын тулд хэн ямар оролцоотой ажиллах юм бэ? Үнэлгээ онцлогоо хэн хийх юм бэ? Боловсролын үнэлгээ онцлогоо зайлшгүй хийх шаардлагатай байна. Манайд бол зөвхөн эрүүл мэндийн үнэлгээ онцлогоо хийгдээд байна. Тэгэхээр энэ бол бас учир тутагтай юм а гэдэг ийм дүгнэлтүүдийг гаргасан. За одоо багш нар маань яг юун дээр ажиллаж байна вэ гэхээр энэ хэрэглээд байгаа нэр томьёонууд болж гэнэ үү болохгүй байна уу? Энийг хүмүүс бүгдээрээ нэгдсэн жигд ойлголттой байна уугүй юу гэдэг дээр бол бас янз янзын жиг бус байгаа зүйлүүд бол ажиглагдаж байна. Тэгэхээр энэ дээр бол бид нэр тусгай хэрэгцээтэй хөгт гэж яг хэнийг хэлэх юм бэ гэдэг дээр бол энэ олон улсын жишг, тойл бичиг, за тэгээд энэ сурах бичиг эдгээрүүдээр тулгуурлаад яг манай энэ тусгай хэрэгцээтэй хүүхэд тусгай боловсролын багш тэгш хамруулах боловсрол гэдэг яг юу гэж ойлгох вэ гэдэг дээр бол ингээд өөрсдийн Монголд нийцсэн ийм тодорхойлтуудыг гаргаад ингээд бандаа багш нар маань маш идэвхтэй оролцоод ажиллаж байна. За энэ удаад бол энэ баруун бүсийн сургалт хийж байгаа. За дараагийн удаад бид нар бол одоо зүүн бүсийн сургалтыг 4 сард Дорнод аймагт бол хийнэ. Тэгш амран сургах боловсрол нь суралцагчдын харилцан адилгүй байдал, ялгаатай хэрэгцээ, хэл, соёл, нийгмийн гарал, эдийн засгийн хүчин зүйлээс үл хамааран хүн бүрийн мэдлэг чадвараа дээшлүүлэх, боловсрол эзэмших тэгш боломж болон эрхийг хангахад чиглэсэн үйл явц учраас дээрх төслийн хэрэгжилтийн үр дүнд боловсролыг илүү хүртээмжтэй олгох боломж бүрдэнэ гэж үзэж байна. Багш одоо өөрийнхөө хандлагыг өөрчилж тухайн хүүхдийн онцлогийг одоо танин мэдж онцлогт нь тулгуурлаад бидүүх нь заавал одоо нэг хайрцагт хийж за одоо ангийн 30 хүүхэд бүгд одоо яг ийм байна гэсэн ийм одоо бодлыг өөрчилж энэ хүүхдэд яг юу хэрэгцээтэй байгаа юм бэ гэдэг хэрэгцээг нь одоо тодорхойлоод онцлогт нь тулгуурлаад бидүүхэн хүүхдүүдэд хөгжүүлээд нийгэмшүүлээд явах нь одоо зайлшгүй шаардлагатай байна. Ер нь одоо цаанаас их эцгийн өгсөн судалгаа, эмчийн өгсөн судалгаа, ямар нэгэн баримт нотлогоогүй. За энэ сурагч яг ийм харааны бэрхшээлтэй юм байна. Энэ сурагч одоо хөлний бэрхшээлтэй юм байна. За гарны бэрхшээлтэй юм байна. Нийгмийн амьдрал ахуй дээр бас тийм учир дутагдaltaй талаас нь харж судалгаагаа буруу зөв гаргаж байсан байна. За хойшид ер нь энэ сургалтаар олж авсан мэдлэгээ бүгдээр баг болж хамтраад нийгмийн ажилтан, эрүүл мэндийн багш, сургуулийн эмч, сумын нийгмийн эрүүл мэндийн эмч нар, анги удирдсан багш, эцгийн төлөөлөл бүгд нийлж байж баг хамт олон болж байж тухайн сурагчийг энэ илрүүлэх, онцлох арга хэмжээнд оруулж байж сурагч тэр одоо тэгш хамруулах сургалтанд оруулах нь илүү үр дүнтэй байна гэдгийг л олж харлаа. Бидний өмнө нь явж исэн туршлага бол оюун ухааны хувьд бие бэлтэр хөгжлийн хувьд бол хэвийн энэ хүүхдүүдэд нэг хэсэг ялгаад бусад одоо хүүхдүүдэд нэг тусад нь ялгаад энэ хүүхдүүдийг бол сурахыг зорддог байсан. Гэтэл энэ бие бэлтэр оюун ухааны хөгжлийн хувьд ялгаатай онцлог хүүхдүүдэд нийгмээс тусгаарлаж бусад нь өөр анги бүлэг болгож одоо энэ суралцуулахад бол тэр хүүхдүүд маань тэр хэмжээгээрээ нийгмийн харилцаанд орж чаддаггүй бүр илүү тусгаарлагдаж байсан. Тийм болохоор энэ хүүхдүүдийг хамтд нь одоо сургаж нийгэмшүүлэх нь бол тэр хүүхдүүдийн ирээдүйд бол илүү том боломжийг олгож өгч байгаамаа гэдгийг бас эндээс давхар олж харж байна. Тэгш амруулах багшийн боловсрол сургалтад хамрагдсан багш нар, орон нутагтаа ажиллаж байгаа багш нар эцэг эхчүүдэд мэдлэг туршилгаа түгээн дэлгэрүүлнэ. Тухайлбал энэ төслийг Ховд их сургууль хэрэгжүүлснээр тэгш амруулах боловсролын үзэл санаа, арга зүйг бакалаврын болон магистрийн сургалтын хөтөлбөрт тусгах, хүүхэд хөгжлийн танхим байгуулах, олон нийтийн оролцоотой сургалтууд зохион байгуулах, цахим сургалтын хөтөлбөр агуулга боловсруулах зэрэг ажлыг цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөд байгаа юм а.